Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн шинэ дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр Улаанбаатар хотын зүгээс гарч байгаа шийдвэр нийслэлийн иргэдийн хурал дээр ямар асуудлууд яригдж байгаа талаар энэ удаад нэвтрүүлгээ бэлтгэхээр зорьсон байгаа. Ингээд нийслэлийн засаг дарганы хамгийн газрын гадаа бид ирсэн байна. Ингээ хамтдаа ороод жошинтойгоо уулзцгаая. Тэгэхээр Монгол улсын тал хувийн оршин сууж байгаа Улаанбаатар хотын өнөөдрийн ажил бол мэдээж хүн бүхэнд хамаатай ийм ажил байгаа. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Баатар хүүгийн удаад нэвтрүүлэгтээ урьж оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Тэгэхээр ер нь бол бас сая цас орсон. Тэгэхээр энэ хүү цасны улмаас Улаанбаатар хотод өвөлдөө хэр бэлтгэсэн юм бэ гэдэг энэ дүнг тавьчих шиг болсон. Ягаад тэгэхээр цас орж хальтаргаа гулгаа үүснээс 20 орчим хүн гэмтэж нэг хүн нас орсон гэдэг ийм бас харуулсалтай мэдээ байгаа. Тэгэхээр ер нь бол энэ Улаанбаатар хотын ажил яаж яваад байгаа, энэ сөрөг хүчин цаашдаа яаж ажиллах, яаж хяналт тавьж байгаа юм бэ гэдэг асуудлаар энэ удаад нэвтрүүлэгтээ төлхөө хөндөж ярилцах болно. Ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ардчилсан намын бүлгийн дарга Баатар хүү гэсэн өрөө байна. Энэ бол нийслэлийн засаг дарганы хамгийн газрын 2 давхарт 201 тоотод байрлалт юм байна. Ингээд жочинтойгоо хамт ороод уулзаад байгаа. Сайн байна уу та? Сайн байна. За, сайхан үйлчж гинөө. Би TM телевизийн танил хүн нэвтрүүлгээс явж байгаа. Өнөөдөр таны ажлыг сурвалжлуул боломж юу нэр байгаа бол? За баярлалаа. Тэгээд бид нэр 2017 оны нэг үндсэн чиглэл хилцэх гэж сууж байна. Тий. Тэгээ нэвтрүүлэг бол миний ойлгож байгааг худдаггүй тийм ээ. Тийм болохоор болох байхаа л гэж бодож байна. За баярлалаа танд. За хоёлоо тийшээ суугаад ярилцчих тий. За тэгээ. Өгдөр нь таны ажил хэрхэн эхэлж байна? За өглөө тэгээд манай ажил бол нийслэл чинь ер нь 9 цагт ажлууд маань үндсэн ажлууд эхэлдэг. Тэгээд цөөнхийн бүлгийн хувьд бол хараа эрт зөвлөж сонин хэвлэл мэдээллийн тоомыг бэлтгэдэг ийм ажил гэдэг. Ер нь бол бид нар чи аль бие хувьдаа ч ерөөс засгийн газарт ажиллаж байхаас ахуулаад өглөө ирж хэвлэлийн тоом хийдэг ажлыг. Энэ ажлын гар авал баг тэнэс хэлсэн шүү дээ. Ер нь энэ бас олонх ямар мэдээллүүдийг хэвлэл мэдээлэлд өгч байна. Хамгийн гол асуудал юу юм бэ гэхээр энэ хурал дээр ярьж байгаа зүйл иргэдэд зөвөр очиж гэнэ үгүй гэдэг асуудал байгаа. Заримдаа бол зөрүүтэй мэдээлэл очдог шүү дээ. Энд өөр юм ярьчаад хэвлэлээр дамжуулаад иргэдэд дараа өөр мэдээлэл өгсөн байдаг. Ийм учраас бид нэр энд байгаа мэдээлэл хэвлэлээр гарч байгаа мэдээлэл хэр зөрж байгаа юм бэ? Иргэд бол тэр хэвлэлээр авж байгаа мэдээлэлд үндсэндээ ер нь ийм байгаа юм байна да гэдэг ойлголтыг аваад байдаг болов уу гэж бид хараад. Орд ажил ихтэй байна уу? Одоо энэ иргэдийн хурлын бүтэц засаг дарганы хамгийн газрууд ажил ихтэй байгаа. Яагаад гэвэл 2017 оны төсвийг шат чатанда хэлцэж эхлэх гэж байна. Одоо улсын төсвийг хэлцээд үндсэндээ дуусжээ. Ийм учраас улсын төсөв хэлцсэнтэй холбогдуулаад хуулиараа нийслэлийн төсөв хэлцдэг. Нийслэлийн төсөв хэлцсэний дараа дүүргүүд төсөв хэлцдэг. За энэ удаад бид нэр төсөв хэлцэхээс өмнө 2017 оны үндсэн чиглэл хуучнаар бол нийгмийн эдийн засгийн зорилт гэж байгаа л да. 2017 онд нийслэл хотод тулгамдж байгаа ямар асуудал байгаа, хамгийн чухал ямар асуудал байгаа, ямар асуудлыг шийдэх юм бэ гэдгийг үндсэн чиглэл дээр бид батлаад түүн дээрээ хэдэн төгрөг тавих юм бэ, хэдэн төгрөг төсвөлөх юм бэ гэдгээ бол ярилцсан. Ийм учраас 11 сар бол манай нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн хувьд хамгийн завгүй, хариуцлагатай, өөрсдийн сонгогдсон тойргийнхоо тулгамдсан асуудлаар дуу хоолой болж иргэдийн хурал дээр ажиллах ёстой сар байдаг. Ийм учраас бол 11 сар бүх компани чалгайг үл тийм л байдаг. Төсөв хэлцэж байгаа учраас эх оны ажлын өнгө тодорхойлогддог. Өнөөдөр та ямар ажилтай байна? Өнөөдрийн хувьд бол илүү тийм дүн шинжилгээ хийсэн ажлууд явах болов уу гэж бодож байна. Улсын төсвөөр нийслэл Улаанбаатар хотод ямар хөрөнгө оруулалт хийх юм? Үндсэн чиглэл засаг даргын юу өргөн барьсан? Ер нь энэ дээр цөөнх ямар байр суурьтай байх юм бэ гэдэг өрчсөн дүгнэлтийг бид нэр юм. Нийслэлийн 2017 оны төсөв орлого зарлагын ямар хөө байгаа вэ?
Сая төсвийн тодтголоор бол үндсэндээ бид нэр бол орлого талдаа нэг 127 тэрбум төгрөг тасарч байгаа. Тийм учраас бид нэр энийг алдагдaltaгүй батлахын тулд зарим нэгэн орлого талаа, зарим хөрөнгө оруулалтын зардлуудаа бол хойшлуулж байгаа. Өөрөөр хэлбэл 67 тэрбум төгрөгээр 2016 онд хийх байсан хөрөнгө оруулалтын ажлыг бол 17 он руу сонгож хойшлуулж байна л гэсэн үг. Бүтээн байгуулалтын ажил юу хэр вэ? За одоо төсвийн 2017 оны төсвийг яг засаг даргын зүгээс бол өргөн бариагүй байна л да. За. Тэр өргөн барихаар их олон зүйлүүд тодорхой болно. Ерөн зүгээр төсвийн одоо мөнгөөр төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил бол эх 2 жилдээ бол нэлээд хүндхэн байх на гэдэг ийм төсөөллийг төлөөлөгч нар авсан. Энэ жил чи эдийн засгийн хүндрэл ба тааруу байна. Тэгэхээр танай төсөв бол яг нөгөө иргэд аж ахуйн нэгжүүдийн орлогоос хамаарч бүрддэг төсөв шүү дээ, тий. Тэгэхээр мэдээж бол дагаад хямралт таарах бах. Зардал тал дээр яаж анхаарах вэ? Ер нь хэмнэлт гэдэг ойлголт бол нийслэл дээр бас яригдах ёстой, тий. Манай засаг даргын хамгийн газрынхан гадагшаа төтгшөө явах байдаг юм уу? Энд байдаг хэрэглээний зардлууд байдаг, утасны, унааны тий. Энэ бүх төвчж болох зардлуудыг бол хэмнэ гэдэг энэ байр суурьтай байгаа зөөнхийн бүлгийн зүгээс. Тийм учраас төсвийн тодтгол дээр бол бид нэр энэ зардлуудыг хэмнэх ёстой гэдэг байр суурийг бол илэрхийлсэн. Цаашид ч гэсэн илэрхийлэн төвчж болох зардлуудын бид нэр судалгааг бол гаргаж байгаа. Хамгийн гол нь энэ төсвийн мөнгө ил тод байх ёстой. Төсвийн тодтгол дээр бол манай нийслэлийн иргэдийн хурал дахь ардчилсан намын бүлэг шилэн дансаа хөтлөхгүй байна гэдэг энэ шаардлагыг бол тавьсан. За энэ шаардлагыг бол харин засаг дарга хүлээж аваад төсвийн тодтголоос шилэн дансаа бол хөтлөөд эхэлсэн байна. Өнгөрсөн жил бол нэлээд баян төсөвтэй байсан тий. Төсөвтэй юу тэр нөгөө бүтээн байгуулалтууд хийсэн ажлууд, бондын хөрөнгөөр гэдэг ер нь бол их ажил ундарсан. Тэр өнгөрсөн жилүүдийн хувьд бол нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт өөрөө бас боломжийн байсан. Бондын хөрөнгө оруулалтаар нөлөөлөл ажлууд хийгдсэн. Нэмэх нь одоо олон улсын байгууллагын санхүүжилтээр бас олон ажлууд хийгдсэн. Энэ утгаараа бол нийслэлийн төсөв их өндөр боломжийн хөрөнгө оруулалтын ажил одоо боломжийн сайн харагдсан болов уу гэж бодож байна. Нийт төсөв төрөлхтгийг хэлэх боломж байна уу? Та нийлүүлээд нийлүүлээд хэлэх юм бол ер нь нэг бид нэр 600 тэрбум төгрөг орчмоор төсвийн төсөв байдаг. За хөрөнгө оруулалтын ажил дээр 200 тэрбум төгрөг орчим бид нэр хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. 120 гаруй төрлийн төсөл арга хэмжээ бол нийслэлийн төсвөөр хөрөнгө оруулалтаар хийгдсэн. За үүн дотор бол хамгийн гол ажил бол анх удаага нийслэл Улаанбаатар хот өнгөрсөн одоо жилүүдэд бол сургууль цэцэрлэгийг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэг барих ажил дээр бол өнгөрсөн 4 жил бол нийтдээ бол одоо 102 боловсролын барилга байгууламж бол нийслэл Улаанбаатар хотод ашиглалтанд орсон. Энэний олонх нь бол манай нийслэлийн төсвийн хөрөнгө байсан гэдгийг бол хэлмээр байна. сая танай шуурхай дээр нэг асуудал яригдсан гэсэн. Цаснаа салтаргаанаас болоод 20 гаруй хүн гимтээд нэг хүн нас орсон гэд. Тэр асуудал нэг хэвлэлээр явсангүй. Нуучихсан уу? Эсвэл хэвлэлийнхэн мэдсэнгүй юу? Би бол өөрийнхөө нэг жиргээ Twitter хуудсан дээр бол мэдээлсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бол 2 хоног дараалан цаас ороод. Тэгээд нийтдээ нэг 700 орчим тийм дуудлага ирсэн байгаа. Аваар ослтой холбоотой. Шингэрэг ингээ мөргөлдсөн, аваар гарлаа гэсэн дуудлага ирсэн. 20 орчим хүн бэртсэн байлээ. Цагдаагийн газарт байгаа мэдээлэлээр нэг хүн бол нас орсон. За энэ тухай мэдээллийг бол мэдээж одоо цөөнхийн бүлэг хувьд бол иргэдэд хэвлэл мэдээлэлд бол мэдээлж явах хэрэгтэй. Бид нэр цагдаагийн газраас мэдээлэл аваад бол өөрийнхөө жиргээ болон бусад юмээр мэдээлсэн байгаа. За яг зүгээр манай эрх баригч нийслэлийн удирдлагууд бол бид нэр энэ өвлжилтийн бэлтгэлийг бол сайн хангасан байгаа. Бид нэр бол чадлаараа ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн байлаа. Сая бид нар өнгөрсөн 2016 оны төсвийн тодтгол дээр Улаанбаатар хотын өвлжилтийн бэлтгэл энэ халтаргаа гуулгаа цас мөснөөс өртсөн сэргийлэлт мөнгө төгрөг хэрэгтэй энэ асуудлыг бол захирагчийн ажлын яамд оруулж ирсэн. За манай нийслэлийн төлөөлөгч нар бол энэ дээр ямар ч улс төрчил байхгүйгээр Улаанбаатар хотын өвлжилтийн бэлтгэл бол бүгдээрээ анхааръя гэдэг нийтдээ 2.5 тэрбум төгрөгийг бол нэмэгдүүлсэн байгаа. Өвлжилтийн бэлтгэл дөө. Өвлжилтийн бэлтгэл. Одоо нөгөө цас мөс одоо энэ чинь бодис авдаг хүмүүсийн цалин өгдөг машин тоног төхөөрөмжүүд ажилладаг. Хамгийн гол асуудал би юу гэж дүгнэнэ гэхээр биднэрт бол мөнгө төгрөг байна. Гэхдээ энэ дээр зохион байгуулах менежментийн байгаад ах шиг байна. Яагаад вэ гэхээр хөөчин Улаанбаатар нэгтгэл гэдэг байгууллага маань бол энэ бүх нэгдсэн менежментийг хийдэг байсан. Тэгэхээр ер нь та сөрөг хүчний зүгээс өвлжилтийн бэлтгэлийг хэр хангасан байна гэж дүгнээд байгаа.
Үйлчлэлийн бэлтгэл сайн байна уу үгүй байна уу гэдгийг хэд хоногийн цас өөрөө шалгадаг. Тэгээ саяын цас бол үнэхээр үйлчлэлийн бэлтгэлийг шалгасан гэж би хувьдаа харж байгаа. Энэ утгаараа манай захирагчийн ажлын бодгочлтын бол дараагийн ажлуудад одоо нэлээд бэлтгэлтэй ажиллахгүй болохгүй нэ гэдэг ийм одоо иргэдийн гомдол ирж байгаа. Тухайлах юм бол манай Чингэлтэй дүүгээс иргэд уцтаж байна. Энэ Чингэлтэй дүүрэгт байгаа одоо зам, арчилгаа, энэ менежмент ерөөсөө болохгүй байна. Цас арилгаж байгаа байдал нь хотын төвдөө их олон хүн байх юм аа. Хотын захын дүүргүүдийн замын халдиргааг улгаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн хүч нь хүрэлцэхгүй байна. Нэг л хүн ажиллаж байна. Ямар учиртай юм бэ гэдэг энэ төлөөлөгч рүү хандж байна л да. Тийм шүү дээ. Одоо энэ ордныг ториол ингээд тэгэхээр цацаад байдаг тийм. Одоо тогтчлтын ажил гэдэг нь зөвхөн дарагт харагдах ажил биш. Иргэндээ хүрэх ёстой. Зөвхөн одоо энэ талбайгаа л нэг олон хүн цэвэрлээл хотын ойр орчим, хотын төвөөр л одоо энэ хүмүүс явдаг хэсгээр л тогтчлтын ажил яваад байж болохгүй. Ийм учраас захын дүүргүүд одоо юу гэдэг хүн хаана амьдарч чинь тэнд бид нар бол хурц ажиллах ёстой. Энэ менежмент зохион байгуулалтыг бол сайжруулах шаардлагатай гэж бид харж байгаа. Тэгээ халтиргаанаас болоод нас орсон хэрэг одоо юу гэсэн үг авц замын осолд юм уу эсвэл ямар учир шалтгаантай та нарийн мэдсэн юм бэ? За. Замын осол. Тэгэхээр иргэддээ ч гэсэн бид нар уриалж байгаа юм л да. Өвөлжилтэнд бид нар аль аль нь бэлэн биш байна. Иргэд маань ч гэсэн жолоо барьж байгаа хүмүүс ч гэсэн одоо үйлчлэлийн бэлтгэлээ хангадаг шүү дээ. Одоо дугуйгаас солихоос эхлүүлдэг. Өвөл болж जैन цас орж जैन халдиргаа гарах нь ойлгомжтой. Ийм учраас Монголын нийслэл өөрөө дэлхийн хотуудтай харьцуулахад хамгийн хүүтэн хотуудын нэгэнд ордог. Жилийн дундаж градусаар аваад бүх нийслэлүүдээс хамгийн хүүтэнд ордог ийм хот байгаа. Ийм учраас бид нар өвөлд бол онцгой сайн бэлдэх шаардлагатай байгаа. Тэгэл өвөл ярихаар бид нар удааны асуудал яригддаг. Олон асуудлыг бид нар ярих шаардлага гардаг шүү дээ. Өвөл болохоор гэсээс одоо ер нь хүүхдүүд бас их ханиад өвчлөж जैन те халуураад бас идэхгүй байна янз бүрийн одоо ийм тарианд энэ бол шууд агаарын бохирдолтой холбоотой харагдаад байна л та. Ер нь өнгөрсөн хугацаанд бид нэр 200 гаруй тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан байдаг. Өнөөдөр утаатай хэвээрээд байдаг тий. Ер нь хот одоо яаж ажиллах юм болоо? Төсөв мөнгө байгаа болоо? Агаарын бохирдлыг бууруулах ажлын дээр бол хотын төсвийн хөрөнгөөс их олон хэмжээний тэрбум төгрөг зарсан зүйл байдаггүй. Энэ бол олон улсын байгууллагын шугамаар тэгээд агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж засгийн газар дээр байгуулагддаг. Тэгээ энэ үндэсний хороо үндсэн шийдвэрээ гаргаа явуулдаг. Үндсэндээ өнгөрсөн жилүүдээс ахуулаад агаарын бохирдлын асуудал эзэнгүй болоод байгаа. Харин тийм засгийн газар хариуцах юм уу? Хуучин бол Монгол улсын ерөнхийлөгч хууль санаачилж ирсэн. Ерөнхийлөгч хариуцах юм уу, нийслэл хариуцах юм уу гэдэг нь тодорхойгүй болсон. Яам хариуцах юм уу гэдэг нь тодорхойгүй болсон. Бүх шатны хүмүүсийг оруулаад ийм үндэсний хороо байгуулсан. Үндэсний хороо юу хийдэг вэ гэхээр хурал хийдэг. Хурал дээр ямар нэгэн шийдвэр гаргаж чаддаггүй. Тэгээд тэр хүмүүс ажил дээр очиод үндсэндээ агаарын бохирдол сүүлдээ татан буулгацсан тий. Агаарын бохирдлын асуудлаар ямар нэгэн бодиттой алхам хийж амждаггүй. Тэгэхээр одоо бол энэ агаарын бохирдлын асуудлыг нэгдүгээр эзэнтэй болгох хэрэгтэй. Хоёрт бол ерөөсөө энийг хот өөрөө хариуцах хэрэгтэй. Хот өөрөө хариуцах хэрэгтэй. Мэдээж засгийн газрын бодлого дэмжлэг байлгүй яг. Хот өөрөө хариуцна гэдэг бол тэр төсөв мөнгийг менежмент хийх асуудлыг өөрөө хариуцах хэрэгтэй. Яагаад гэвэл хот иргэдийнхээ өмнө энэ агаарын бохирдолтой холбоотойгоор хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй л дээ. Ер нь бол манай төр засгийн шийдвэр бол байга онж байх хэрэгтэй. Байга онохгүй байна гэдэг бол байны буруу биш шүү дээ. Нөгөө байга онилж байгаа шийдвэрийг гаргаж байгаа хүмүүсийн буруу байна. Тэгэхээр би хувьдаа юу хардаг вэ гэхээр энэ одоо 200 тэрбум төгрөгээр бид нэр гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимтэй явуулсан бол тодорхой хэмжээнд агаарын бохирдлыг шийтгэхээс гадна хөрсний бохирдлын асуудал, Улаанбаатар хотын тогтчлтын асуудал, Улаанбаатар хотын одоо хот төлөвлөлтийн асуудал, Улаанбаатар хотын барилгачлалтын асуудал гэдэг олон асуудлыг цогцоор нь шийдэх боломж байсан л да. Тийм учраас бидний бол төсвийн мөнгийг ийм тараан, ийм тусаах, хүртээх одоо монголчуудын хэлдгээр эхийн эцэд туглын тураахгүй гэдэг шиг ингээд жоохон тусаадаг, жил болгон тусаадаг энэ менежмент бол ерөөсөө бодиттой үр дүн хүрэхгүй байна л гэж би хараад байгаа. Одоо тэгэхээр нийслэл дээр ямар ажил хийгдэнэ гэсэн үг юм? Нийслэл дээр одоо үндсэн чиглэл дээр агаарын бохирдолтой холбоотой заалтууд орж ирдэг. Зөвхөн өнгөрсөн жилүүдэд бид нэр агаарын бохирдол дээр ямар ч байсан нэг том дэвшил гарсан байна. Энэ ямар дэвшил вэ гэхээр үнэхээр агаар одоо агаарын бохирдолд нөлөөлж байгаа тэр хүчин зүйлсүүдийг нэг тодорхой судлаа. Үнэхээр одоо гэр хорооллын айлуудаас гарч байгаа яндангийн утаа хэдэн хувинд бүрдүүлж байгаа. Энэ цахилгаан станцууд хэдэн хувинд бүрдүүлж байгаа. Энэ автомашины яндангаас гарч байгаа утаа хэдэн хувинд бүрдүүлж байгаа бэ гэдгийг нэгдүгээр бид нар нэгдсэн ийм судалгааны ойлголттой болж байна. За хоёрт бол агаарын бохирдлыг яг бодиттой хэмждэг болёо. Хүмүүс одоо
Хэвлэл мэдээлүүд ч гэсэн мэдээлэл нь зөрдөг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хот боллоо гэдэг. Зарим нь бол одоо энэ ерөөс агаарын бохирдлоос болоод маш олон хүн үхлээл гэдэг. Энэ бүх хэвлэл одоо гарч байгаа мэдээллүүдийг бид нэг тийш нь болгоё гэдэг юм зорилго тавиад хэмждэг энэ орчин үеийн багц тоног төхөөрөмжийг сайжруулсан. Энэ хэмжих бол бодиттой олон улсын бусад болоо дэлхийн хотуудтай ингээ харьцуулахын бүрэн боломжтой болж байгаа. Яг ингээ олон улсын байгууллагын судалгааны байгууллагын дүгнэлтээр үзэхэд бол Улаанбаатар хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэтэрсэн үгүй хэтэрсэн. Гэхдээ одоо дэлхийн номер 1 агаарын бохирдолтой хот мөн үгүй энэ өөрөө их маргаантай асуудал байдаг. Жишээ нь энтхийн хотууд, Бээжин байна. Бээжин одоо хятадын хотууд, сүүлийн үед энтхийн хотуудын агаарын бохирдол маш их нэмэгдэж энтх улсын одоо гол асуудал болж эхэлж байна. Гэхдээ энэ бид нэр одоо бас энэ хотуудаас баг байна гэж тайвширна гэсэн үг биш л дээ. Бид нар мэдээллийг яг тодорхой мэдээлэлтэй олё гэсэн ийм саналыг бол гаргасан. За энэ хангард ордонд та бүхэн хуралддаг тий. Танай төлөөлөгчдийн харьцаа? За нийт төлөөлөгчдийн суудлын 24.4%-ийг Арцсан намын төлөөлөгчд бүрдүүлж байгаа. Ер нь хит цөөнх үгүй юу? Байггүй юу? Бид нар бол тэргүүлэгчдийн суудлын 3 суудлыг Арцсан нам авах ёстой. Харамсалтай нь олонхын бүлэг 3 суудлыг өгөхгүй байгаа. Тийм учраас бид тэргүүлэгч чинь нөгөө тусдаа 11 хүний бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилсан байдаг. 11 тэргүүлэгч байгаа. Тэгээ одоо бид нар 3 суудлыг өгөхгүй бол бид нар тэргүүлэгчдийн хурлаар хэлцэж байгаа асуудал болгон дээр манай бүлэг хуралдаж дүгнэлт гаргаж ингэж явъя. Өнгөрсөн жил бол та бүхэн олонх байсан. Энэ өнөөдөр цөөнх болсон. Зовлонгийн ойлгож байна уу? Одоо яхаа учиргүй нэг тийм зовлон жаргал гэж хэлэх нь хаашаа тийм ээ. Ер нь эсрэг хүчийн цөөнх ямар байх хэвтэй, олонх ямар байх хэвтэй. Олонх цөөнх хоёр асуудлаа цөөнх одоо зөв асуудал дэвшүүлж байвал олонх энийг бариад явах хэрэгтэй гэж би хөвдө хардаг. Тэгээ олонх байхдаа ч хэлдэг байсан. Тэгэхээр бид нар ямар байр суурь гаргаж байгаа вэ гэхээр бид нийгэмд тийм ээ сайн сайхан байдал Улаанбаатар хотод зөв бодлого томьёолж боловсруулж гаргах гэж байгаа хүмүүс өөрсдөө дотоод дэг журмаа хамгийн нэгдүгürt мөрддөг сахтаг баяа гэдэг шаардлагыг тавиад байгаа. За энэ дотор орж та бүхний хуралддаг танхимаас нэвтрүүлгээ өргөжлүүлээ тэхөө хангард ордонд л ороод. За. Та ер нь бас олон жил энэ Улаанбаатар хотын захиргаа гэж ярих юм уу та тий иргэдийн хуралд ажиллалаа. Ер нь энэ хотын хөгжлийг юу гэж хардсан бэ? Ер нь манай Улаанбаатар хот ер нь цаашдаа яаж хөгжих юм? Тэгэхээр Улаанбаатар хотын цаашдын хөгжлийг нэгдүгээр бол хууль эрх зүйн талаас нь харах хэрэгтэй. 2-3 хуулийн томоохон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өнөөдөр бол Улаанбаатар хот бол яг одоо өмчөө тоолох юм бол их баян хот. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын энэ өмчийг бид нэр өмчийн менежмент хийгээд эдийн засгийн зөв эргэлтэнд оруулж чадах юм бол хотын эдийн засгийн хөгжил бол харагдаж байгаа. За хоёрдугаар бид нэр дэлхийн энэ хотуудыг хөгжил дэвшилтэд нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн уялдуулах уу, хэрхэн одоо мөр зэрэгцэн алхах вэ гэдэг асуудал байгаа юм л да. Нийтдээ нэг 400 гаруй хот дээр харьцуулсан судалгаанууд хийгдсэн байдаг. 400 гаруй хот дээр. Тэгэхээр дэлхийн хотуудын хөгжил дэвшлүүд хоёр гол чиглэл рүү явж байгаа. Нэгт бол хотууд бол ногоон хот болж байгаа чинь. Ногоон хот. За хоёрдугаар хотуудын хөгжлийг харахад бол ухаалаг хот гэдэг ойлголт гараад ирсэн. Ухаалаг хот болж эхэлж байна. Энэ маань юу юм бэ гэхээр иргэд бол төр засгийн үйлчлэгээ заавал энэ хангард ордон дээр ирж авах биш. Тийм ээ заавал одоо төрийн үйлчлэгийн нэг цэгийн төв дээр очиж авах биш. Зүгээр л карманаас аваад гэж. Карманд байгаа гар утаснаас эртээ байгаа интернетээс төрийн үйлчлэгийг аваа, бүх мэдээлэлээ аваа. Тийм учраас Улаанбаатар хот бол цаашдаа ухаалаг хот болох энэ чиглэл рүүгээ бүх бодлого чиглэлээ бол гаргах хэрэгтэй гэж хараад байна. Техник технологийн дэвшлийг одоо төр хувийн хвшлийн түншлэл, төр иргэн хоорондын одоо энэ хамтын ажиллагаанд илүү дэвшилтэйгээр оруулах энэ боломжийг л нэмэгдүүлэх шаардлага байна. Та нийслэл хэдэн жил болж байгаа вэ? Би нийслэл чи 2 удаагаа төлөөлөгч байна. 8 жил ажиллах гэж байна тий. Одоо 8 жил ажиллах гэж байна гэсэн. Чингэлтэй дөргөөс сонгогддог тий. Чингэлтэй дөргөөс. Тойрогтой ер нь төлөөлөгч нар юм хийгээд боломж ер нь байдгүй. Юм хийгчил сонгогдож байгаа л да тий. Төсөв мөнгөнийх нь хувьд болцоо нь ер нь хэрэг өгд юм бол. Тэгэхээр нэн тэргуунд нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшлийн бодлого, Улаанбаатар хотын дараагийн шатны энэ хөгжлийн бодлогыг томьёолоход бол оролцох ёстой. За хоёрдугаарт өөрийн сонгогдсон тойрогтой бол төлөөлөгч бол илүү их анхаарч тэр иргэдийн дуу хоолойг энд одоо гаргаж тэнд байгаа иргэдийн ажил амьдрал, тэнд байгаа иргэдийн хүсэл, тэнд байгаа иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудлыг зөв тодорхойлоод, зөв боловсруулаад, томьёолоод энд хүргэх
Энэ үүргийг бол иргэдийн хурлын төлөөлөгч нар бол өргөдөг гэж бодож байгаа. Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол ер нь бол тийм эрх мэдэл дарга гэсэн үг бол байдаггүй. Иргэдийн хурлын төлөөлөгч бол жирийн нэгэн төлөөлөгч тэнд байгаа төлөөлөгчдийг төлөөлөөд нэг төлөөлөгч л энд хуралд суудаг. Энгийнээр хэлэх юм бол нэлээд хариуцлагатай, бага завтай, тэгээд хүмүүсийн төлөө явж чаддаг ийм л хүн байх хэрэгтэй гэж би боддог. Тойрог дээр хэр төсөн мөнгө тусгуулсан асуудлыг хэр шийдсэн бэ? Би хувьдаа бол өөрийнхөө хариуцж ажиллаж байгаа тойрогт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд жишээ нь одоо манай 83 дугаар цэцэрлэг 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн ажил үндсэндээ дуусж байна. Огт одоо сургуулгүй цэцэрлэггүй байсан нэг хороо байсан. 12 онд ажил авахад тэр бол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо байгаа. Тэнд одоо баг сургууль цэцэрлэг нийслэлийн төсвийн өрөнгөөр баригдаад дуусж байна. Манай Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд мөн баг сургууль цэцэрлэг баригдаад дуусаад ашиглалтанд ороод байж байна л да. Ер нь бол иргэдээс би юу асуух вэ? Иргэн болгоныг хүсэж байгаа зүйлийг бид шийдэх нэг нь боломж. Хамгийн их иргэдийн санал хэлж байгаа тэр зүйлийг судлаад эхний 3 зүйлийг бид нийслэлийн төсөвт тусгах боломжтой аль нь, улсын төсөвт тусгах боломжтой аль нь бэ гэж ирэмбэлж байгаа. Тэгээд нийслэлийн төсөвт тусгах боломжтой ажлуудаа би өөрөө салгаж авдаг. Тэгээд 2011 12 онд иргэдийн зүгээс хамгийн хэрвсэн санал бол сургууль цэцэрлэгийн хүрэлцээл байдаг. Мэдээлэл их мэдж байгаа. Ерөөсөө манай энэ захын хороонд бол цэцэрлэгийн хүрэлцээний асуудал нэг том асуудал болж байгаа. За хоёрт бол энэ хот тогтчлтын асуудал байдаг. Гэр хорооллын төлөөлөгч нар бүгдээрээ нэг ойлголттой байдаг. Хаана л вэ? Зам нь эвдэрч идэг. Тэр авто замын хүрэлцээний асуудал, сайжруулсан замын хүрэлцээний асуудал гэдэг нь нэн тулгымцсан асуудал байдаг. За хамгийн том асуудал, 3 дахь асуудал бол би ерөөсөө нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд тийм ээ нэг том асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа. Бид нар бол 21-р зуунд амьдарч байна. Энэ бол бид нар модон жавлангийн асуудлыг шийдэх ёстой. Энийг төр хувийн хвшлийн түншлэлээр эдийн засгийн тийм ашигтай менежментээр шийдэх боломж байна. Бид нар чинь 5 тухтай орчин иргэдэд амьдруулна гэдээ амлаад өгдөг. Тэгэхээр 21-р зуунд Улаанбаатар хотын ирэх 4 жил шийдэх ёстой нэг том асуудал бол гэр хороол байгаа. Ер нь энэ Монгол улсад байгаа модон жавлангийн асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Энэ болохоор хүндэтгэлийн танхим байна те хангаар дордны. Хүндэтгэлийн танхимдаа бид нар чинь нөгөө сайн ажиллаж байгаа аж ахуй нэгж байгууллага ер нь нийслэл Улаанбаатар хотын хөгжил төвшөлтэй холбоотой ажиллаж байгаа энэ байгууллагуудаа ураад санал бодлоо солилцсон бас шагнах юм гаруй шагнадаг ийм танхим байгаа. Яшаа хаймартан сууч болох болоо? Ярилцлага орчдод. Болно тийш. За яшаа суучдаг бол. За. Төлөөлөгч нар урамшуул гэж мөнгө авдаг шүү дээ. Өнөөдөр авж гин үү? Улиралд хэдэн сая лээ? 5 сая лөө таны нийслэл чинь те? За тэр бол одоо бас хэвлэл мэдээлэлээр нэгэнд гарцсан зүйл нууц биш. Өнгөрсөн 4 жилийн хугацааны 2 жилд нь бол төлөөлөгч тойрогт ажиллах зардал гэж бол батлагдсан. За тэр бол урамшуул гэж нэртэй байгаад тойрогт ажиллах зардал нь. Энэ маань Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дээр нэг л заалт байгаа юм л. Тэр нь тухайн төлөөлөгч урамшуултай байж болно гэж байгаа. Урамшуултай байж болно. Тэр урамшуултай байж болно гэдэг заалтыг үндэслэж тойрогт ажиллах зардлыг нь бол гаргаж өгсөн. За мэдээж хэвлэл мэдээлэл хэмжиж байгаа манай төлөөлөгч нар чинь барьцил явснаас хойш ер нь бол их асуудалд манай хэвлэл мэдээллийн иргэд бол тийм ээ шилэн дансын банк гэндэг болоод илүү их хяналттай, илүү их олон нийтийн хяналттай болсон. Энэ бол зөв гэж хувьдаа харж байгаа. Тэгээ 2016 онд бол энэ төлөөлөгчдийн урамшууллын асуудлыг ер нь болио гэдэг ийм шийдвэрийг гаргасан. За энд би нэг зөв ойлголт өгөх хэрэгтэй. Тойрогт ажиллах зардал гэдэг бол улсын хурал дээр байдаг, зөх хэмжээнд байдаг. Гишүүдэд бол 90 сая байдаг тийм. Гишүүдэд 90 сая байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр за тэнд нэг доороо тухайн тойрог дээр төлөөлөгч ажиллаулдаг. Гишүүдийн хувьд бол. За тэгээд тэр чинь Баян уулгийн гишүүн бол Баян уулгийн рүүгээ нэг явах шаардлага байна гарч. Бензин тос тийм. Бензин тос гэдэг энэ юмнууд байдаг. Тэгэхээр манай хуулийн дээр урамшуул гэж заагаад улсын их хурал дээр болохоор тойрогт ажиллах зардал гэж зааж байгаа зүйл ангийн. Тэгэхээр урамшуул гэхээр иргэд юу гэж ойлгох вэ? Энэ нөхөр чинь цалин авдаг юм байна гэж. Цалин яамс гэсэн цалин авдаг. Та нар яахаараа цалин авдаг ингээд шүүмжил энэчнээс гарсан юм аа. Энийг бид нар ялгаж салгаж ойлгуулах хэрэгтэй. За хоёрт бол нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчд бол яг тодорхой хэмжээний цалин гэж байдаг. Тэргүүлэгчд бол байдаг юм уу? Тэр 109 мянга байлгүй. Сард? Тий, 109 мянга.
шиг санаж байна. Гэхдээ би дүнгийн буруу санаж иж магадгүй. Би өөрөө тэргүүлэгч биш. Нэг жил тэргүүлэгчээр суух. Тэргүүлэгч төлөөлөгч нь цалинтай юм уу? Төлөөлөгч бол цалингүй. Тэргүүлэгчээр суувал нэг 100 хэдэн мянган төгрөгийн цалин байгаад байгаа. Цалин урамшууллын тухай бол тийм байдаг. Тэгээ одоо бол цалин урамшуулалттай холбоотой, ер нь дэвшүүлэх зардалтай холбоотой асуудал бүх юм шилэн дансаар хянагдаж байгаа учраас энэ асуудал дээр бол би одоо иргэдүүл их сайн хяналттай. Та ер нь байх ёстой гэж үздэг юм уу? Байх ёсгүй гэж үздэг юм уу? Нэг талдаа бас та бүхэн ингэж ажил хийгээд байгаа учраас бас нэг цалин энэ төр баймаар байгаа юм тий. Нөгөө талдаа бас би бол яах нэг цалингийн шаардлага байхгүй гэж боддог шүү дээ. Та бизнес хийдэг юм уу? Тодорхой хэмжээнд мэдээж би өөрөө хувийн одоо бизнес эрхэлж байгаа. Багш хүн хичээлээ заана, ном сурах хүчгээ бичнэ, тэр хэмжээгээр тодорхой хэмжээнд борлуулалт байдаг. Одоо төлөөлөгч урамшуул хийдэг гоё лээ. Гэхдээ сүүлийн 16 онд ямар ч урамшуул байгаагүй. Тийм үү. Тий, урамшуул. Одоо шинээр тусах болоо санал авсан нийслэлийн иргэдийн хурлын 2017 оны төсвүүдээр бол ямар нэгэн санал аваагүй байна. Тэгэхээр төлөөлөгчийн урамшуул бас хасагдах магадaltaй юм байна те. Би бол хасагдах байх л гэж бодож байна. За ийшээ та бүхний хуралдаан хийдэг газар руу очиж гоо. 16 оны сонгуул хүн бүхэн ер нь бол нийслэлд бол ардчилсан ам гарч байгаа хөө. Ягаад гэвэл тэд нар бол юм хийсэн. Хийсний ч гэсэн бид нар мэдж байна. Одоо хогны асуудлыг шийдсэн тий. Баян одоо хогны маргаантай асуудал иргэдэг байсан. Тэр байхгүй болсон. Энэ гудамж уулзуурууд яаж нөгөө иргэдийн нүдэн дээр л харагдаад байгаа байхгүй юу? Ямар ч ус төргүүгээр. Тэгээ одоо яагаад сонгогдсонгүй? Дүгнэлтийг та юу гэж хийж байна? Тэгэхээр би хөвдөө бол энэ бол манай намын дотоод асуудалтай холбоотой байсан гэж харж байгаа. Бид эвнэгдэлгүй харагдсан. Бид хоорондоо их зөрчилтэй харагдсан. Бид яг үндсэндээ дотооддоо бол их алдаатай байсан л гэж харж байгаа. Энэ бол нэгдүгээр ялагдсан том шалтгаан болсон. Өөрөөр хэлэх юм бол бид нар эвнэгдэлтэй байж чадаагүй. За хоёр дахь шалтгаан бол сонгуулийн хуулийг бид нэр эрс өөрчилсөн. Жижиг болгосон. Тэ нийт сонгогчдын бид нар чинь 33% дэмжлэг одоо ч гэсэн авсан мөртлөө парламентын суудлын 9% бид нар авж штэ. Бид нар нийслэл Улаанбаатар хотын сонгогчдын 40 орчим хувийг авж байгаа боловч энд одоо нийт суудлын 24.4% авж байна л да. Энэ маань юу илэрхийлээд байна вэ гэхээр энэ сонгуулийн хууль өөрөө тийм иргэдийн санал гээгддэг хувилбар. Энэ жижиг мажоритар хувилбарыг дэлхий дээр их олон орн сонгоогүй. Ер нь энэ хувилбараас ихэнх улс орн татгалзаад байгаа байхгүй. Яагаад гэхээр сонгогчийн төлөөлөл бол тухайн парламент тухайн шийдвэр гаргах төвшөнд тэнцүү хуваар төлөөлөгдөх ёстой гэдэг ийм философи яваад байна. Гэтэл бид нэр энэ философийн эсрэг шийдвэр гаргасан учраас энэ одоо бас ялагдaltaд бол тодорхой хэмжээгээр нөлөөссөн. За гуравт бол ерөөсөө иргэд маань энэ том бүтээн байгуулалтыг харахаас илүүтэйгээр эдийн засгийн нүдээр иргэд бол тухайн одоо эрх баригч хүчинд бол илүү одоо юу яасан дүнгийн тавьсан. Утгагүй үндэсний зөвлөлт хороо хуралдах гэж байна. Шинжлэл хийн гэдээ ярьж байна. Ер нь шинжлэл хийж чадах болов? Та юу гэж харж байна? Шинжлэл хийхэд бол 3 асуулт асуух хэрэгтэй юм шиг байна. Нэгдүгээр ардчилсан нам шинжлэх шаардлагатай юу? Хоёрт ардчилсан нам шинжилт өөрөө бэлэн үү? Гуравт шинжлэл хийх чадвар бидэнд байна уу? Энэ 3 асуултанд гурвууланд нь тийм гэж хариулах шаардлага байгаа. Миний ойлгож байгаагаар ардчилсан нам шинжлэгдэх шаардлага байгаа юу гэвэл байгаа. Иргэдийн зүгээс хүсэж байна. Гишүүд дэмжигчд нь шинжилэл хийхийг шаардж байгаа. Шинжилт бид нар бэлэн үү билээ. Бид одоо ардчилсан намын гишүүд ардчилсан намыг удирдахжсэн удирдлагууд гол хүмүүсийн хувьд бол илүү цаг хугацааны хувьд бол боломжтой энэ үе дээр байна. За гуравт шинжилгээг хэн хийх вэ гэдэг асуудал дээр маргалдаж байгаа. Гэхдээ философийн хувьд бид нар шинжилгээг яаж хийх вэ гэхээс илүүтэйгээр хэн намын дарга болох вэ гэдэг дээр анхаарал хандуулад байна. Хэрвээ бид нар шинжилгээг яаж хийх вэ, хаанаас эхлүүлэх вэ гэдэг дээр бодлого уралдуулахгүй хэн намын дарга болох вэ, аль фракцийн үнийг намын дарга дэмжих вэ гэдэг чиглэлээр явах юм бол ардчилсан намын шинжилэл бол үр дүнгүй болно. Залуучуудын дуу хоолойг хэр сонсдог юм? Та бол залуучуудын төлөөлөл шүү дээ, тийм ээ. Би одоо залуучуудын та бүхэн ингэ тгий гэхээр ах нартай нь хэр сонсдог юм? Би бол ах нар сонсох биш, бид нар сонсох ёстой л гэж ойлгодог шүү дээ. Би юу харддаг вөхөр залуу хүн залуучууд биднийг тоохгүй байна гэж ярихаар би үл дэмждэггүй. Би өөрөө залуу. Гэхдээ залуучууд бидэнд орон зай алга гэж ярихаар би дэмждэггүй. Бид нар орон зайгаа өөрсдөө бий болгох хэрэгтэй.
Бид нэр дуу хоолойгоо өөрсдөө сонсох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол залуучуудыг дэмжинэ гэдэг бол залуу хүнийг авчираа дарга болгоод тавина гэсэн үг байж болохгүй. Альва байгууллага, альва шинжил, альва хамт олон дундаас залуу хүнийг үгүйсгэнэ гэдэг бол хавар гэдэг улирлыг үгүйсгэж байгаатай адилхан байхгүй. Тийм учраас энэ хавар бол өөрөө цэцгэлж өөрөө нахиалдаг. Тэрэн шиг манай залуучууд бид өөрсдөө цэцгэлж, өөрсдөө нахиалж, өөрсдөө бодлогоо гаргаад, нийгэм танилцуулаад ингээд явах шаардлагатай. Хэн нэгэн ах ирж дэмжээч гэж харахал юм бол энэ буруу шинжил бол гэж хөвдөө харж байна. Маш сонирхолтой хариулт байна. Та хаан суудаг гэлээ? Миний цууд дээр. Суудал дээр очиж суучих. Таны намын дарга ажиллаа хийж байгаа юу? Аль намын аль шатны даргаыг хийж байна? Нийслэлийн ардчилсан намын дарга. Ажиллаа хийж байгаа. Энэ миний суудал. За. Бид цонх болсон энэ ингээд энтлийнхаа Энийхүү аваад сууж байна. Тий. Цөөнхийн дуу хоолойг хэр сонсож байна? Та бүхнийг ер нь бас нөгөө хурал дээр ажиглаад хахад яриулдаггүй, барьдаггүй, бас хэлсэн асуудлыг тусгадаггүй гэдэг. Санаанд оромгүй ялт авчихсан манай олонх. Өөрсдөө ч заримдаа итгэхгүй. Санд хураагаад сураагаад шийдий гэдэг ийм байр суурьтай төлөөлөгч нар байгаа. Цөөнхийн дуу хоолойг сонсохгүй байна гэж ярих биш. Цөөнх бид нэр өөрсдөө дуу хоолойгоо сонсохын төлөө ажилланаа. Хоёрт бид манай хуралд өөрөө дэгтэй. Тэгээрээ бүх төлөөлөгч бүгдээрээ тэнцвэрхтэй шүү дээ. Бүгдээрээ 7 минут ярих боломжтой. Энэ намаар нь хитрхийх ялгаал. Хитрхийх улс төржөл бүх юмыг санал хураагаал. Нэг 11 төлөөлөгч энэ өнөөдөр ялагдж байгаа юм шиг боловч эцсийн дүндээ бол энэ нийслэлийн чинь нэг хэсэг шүү гэдгийг л бид нар ойлгож байгаа. Энэ дуу хоолойг л бид нар сайн хүргэхийн төлөө ажиллана. Сөрөг хүчинхээр сүрж зогсохын нэр биш гэдэг те. Бас өөрснөө ажиллах хэрэгтэй гэж. Ер нь сөрөг хүчин 2-4 жилд ямар зүйлүүдийг хий гэж зорж байгаа юм. Хяналтын үүрэг мэдээж байна те. Хөөр их зөв асуулт асууж байна л да. Манай цөөнхийн бүлэг сөрөг хүчний зүгээс мэдээж хяналтын үүрэг бол гарцаагүй парламентэд эсороо байдаг тийм ээ. Энэ парламент ёсны асуудал. Хоёр тухайн төлөөлөгчийн ажлыг хийнэ гэдэг бол бас үүрэг маань. Гуравт бид нэр илүү бодиттой ажлуудыг санаачилж оруулах гэдэг. Засаг дарагт ардчилсан намын бүлэг мэдээж хяналт тавих, шүүмжлэх юм дээрээ шүүмжилнэ. Нийслэл цаг алдахгүй энэ 4 жилд хийх шаардлагатай олон ажил байна. Та нийслэлийн засаг даргынхаа өрөөнд орсон уу? Нийслэлийн засаг даргынхаа өрөөнд нэг удаа орсон. Тийм актер засцсан байна уу? Мэдээж энэ дээр бид нар хурал дээр ч хийсэн. Нууч аагагүй. Та бүхэн ажиллаа бол өрөөгөө засгаас биш. Ард иргэдийн амьдралыг засгаас эхлэх ёстой шүү. Үнэхээр л тэр асуудлаар засвал. Хамгийн дөрөв тулгымцсан асуудлаар эхний 100 хоногт би шийдвэр гаргаасаа гэж бодож байна. Харамсалтай нь манай засаг дарга чадаагүй. Бид нар хэвлэлийн урал хийгээд хэлсэн. Засаг дарга нүрийг харж байгаа хэлсэн. Хонь хурал дээр хэлсэн. Засаг дарга 100 хоног боллоо. Бид 100 хоног дээр таныг хоосон шүүмжлэхгүй. Өмнөх засаг дарга чинь эхний 100 хоногт ийм шийдвэр гаргаад ийм захирамж гаргасан байна. Захирамж нь энэ байна. А таны үед бол ийм шийдвэр гаргасан байна. Та өрөө зассан байна. Тийм ээ. Та талбай дээр сайхан концерт хийсэн байна. Ийм шийдвэр гаргасан байна таны үед. Та ингэж өөрийгөө харьцуулаад гэж. Иргэд энийг харьцуулаад хараа л гэж. Бид нар хэн нэгнийг хувийнх нь хувьд шүүмжлэх юм уу, нэр хүндийн гутах ямарч тийм сонирхол оролдлого байхгүй. Бүх ажлыг үгүйсгмээр байна. Бас сайн ажлууд байгаа. Тэгээ эргээд бид нар энэ 100 хоногийг харахад тийм олон шийдвэрийг манай засаг дарга гаргасангүй. Нэлээд сайн судлаад ах шиг байгаа. Тэгээ олон шийдвэрийг бид нар бас сайжруулаа гэдэг бас шахал одоо шаардлага тийм ээ сан шүүмжил хийсэн. Өөрөө ч гэсэн бас нэлээд тэр болгоныг тооцож ажиллаж байгаа болов уу гэж бодож. Тэгэхээр орон нутгийн сонгуул болоод өнгөрлөө. Ерөнхийдөө нөгөө Монгол Ардын нам ялчгаад орон нутгийн сонгуулийг хараад халааслага хийхгүй байсан юм уу та гэж харагдаад байгаа. Тэгээд сүүлийн үед бол танай нийслэлийн харааны нэг байгууллагын даргын ярьж байгааг би сонссон. 12 оноос хойш ажилд орсон бүх хүмүүсийг халнаа гэж. Тэгэхээр ер нь бас энэ халаас илгээ явагдаад ах шиг байна те. Тан дээр гомдол ирж байна. Танай бүлэгт. Ерөөсөө энэ засаг дарга өөрөө шуурхаа дээрээ 12 оноос хойш ажилд орсон хүмүүсийн судалгаа авах цаас явуулсан байна. Цаасаар судалгаа аваад
Тэгээ энэ маань бол Монгол улсын үндсэн хууль, хүний эрхтэй холбоотой олон зүйлүүд зөрчиж байгаа юм л да. Биднээс хэвлэл мэдээлэлээр олон удаа ярьсан. 12 оноос хойш төрийн албанд орсон хүмүүсийг ер нь халах ийм чиглэлтэй байна. Энэ бол нөгөө мэрэгжлийн төрийн алба байна гэдгийн эсрэг үйлдэл боллоо. Би шууд хэлэхэд ийм л юм байдаг. Мэрэгжлийн засгийн газар гэж байдаггүй. Амьдрал дээр улс төрийн засгийн газар гэж байдаг. Харин мэрэгжлийн төрийн алба гэж байдаг. Мэрэгжлийн засгийн газар байна гэдэг ойлголтын цаана төрийн алба өөрөө мэрэгсэн байх хэрэгтэй. Төрийн алба өөрөө тогтвортой байх хэрэгтэй. Төрийн алба тухайн салбараа үнэхээр сайн мэддэг байж нөгөө мэрэгжлийн засгийн газар буюу мэрэгжлийн удирдлага гэдгийн жинхэнэ ойлголт мөн чанар нь оршдог байхгүй. Гэтэл өнөөдөр яаж яах вэ? Ерөөсөө Монгол улсын төрийн албаны зөвлөл гэдэг байгууллага аль нэгэн улс төрийн намын захиалга биелүүлдэг газар болсон. Төрийн албаны сонгон шалгаруулалт гэдэг бол одоо үнэхээр сонгон шалгаруулад энэ үү шагналаар энэ ажилд өгөөд байна гэдэг асуудал бол бас ойлгомжгүй болж хувирч байгаа. Тэгэхээр энэ аль нэгэн намын асуудал биш. Монгол улсын төрийн албаны хөгжил дэвшил, Монгол улсын хөгжил дэвшилтэй холбоотой учраас төрийн албаны хуулийг бол өөрчлөх шаардлага байна. Төрийн албаны зөвлөлийг хараад ус болох хэрэгтэй байна. Төрийн албаны удирдах сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн байгууллагаар биевэл хийх ёстой гэж боддог шүү дээ. Жишээ нь томоохон компаниуд одоо удирдах албан тушаалтныг авахдаа сонгон шалгаруулалтыг өөр компаниар хийлгдэг байхгүй. Тэр компанийг би танихгүй. Тэр компани мэрэгжлийн компани яг таны ажлын байранд энэ тохироно гэдгийг сонгон шалгаруулад өгдөг. Тэгэхгүй бол одоо би ингээд өөрийнхөө намын хүнийг тийм ээ суулгаж байгаа шалгаруулад үнэлгээ тавиад ингээд ажилд авдаг юм бол тэгэл нөгөө танил талаараа ажил төрөл шийдэг. Бараг тухайн хүндээ зориулаад шалгуулт тавиад байгаа тийм. Тухайн хүндээ зориулаад шалгалт тавьдаг. Шалгуураа өөрчилдөг. Энэ соёл бол ерөөсөө Монголын хөгжлийг хойшин татаад байгаа юм шүү дээ. Иргэдүүл харчлах шүү. За тэр ингээд хүч хэрглэж л байгаа юм байна. Засгийн тэгж булааж авч байгаа юм байна. Эрх мэдлийг булааж авч болдго юм байна. За яг 20 он сонгуул болно бид бол дүнгээ тавина л гэж харж байгаа. Нийслэлийн засаг дарга суу хатуулдын танд одоо сөрөг хүчинд олон нийтэд таалагдахгүй хамгийн нэг шийдвэрийг хэлгээж. Их ойлгомжгүй мэдээллүүдийг өгдөг гэж бодож байна. Нэгдсэн ийм одоо мэдээлэл нийслэх хөстэй. Нуугад яах вэ? Яалтч байхгүй захирагчийн ажлын алба одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр нохоо муурны устгалтай шинэ менежментийн асуудал ярьсан. Одоо нохоо муурыг шинэ менежментээр устгана. Дараа нь засаг дарга нь бол би тийм яриаггүй гэдэг үүсгэсэн. Өөрөөр хэлэх юм бол иргэд бол одоо хэн юу зөв яриад байгаа юм бэ гэдэгт эргэлзэж эхэлж шүү дээ. Тэгэхээр би нийслэлийн засаг даргууд нийслэлийн удирдлагууд хэлж байгаа. Шийдвэрээ нэг болгож та нар хэвлэл мэдээлэл гараа. Яалтч байхгүй та өөрийнхөө Twitter хуудасаар дамжуулаад ийм ярьсан. Дараа нь одоо ингээд энийг үгүйсгдэгэ. Би тийм яриаггүй. Аль биесээр мэдэгдэж байна. 12 цагаас бас шөнийн цэнгэний газруудыг хаана гэдэг. Түүнтэй холбоотой асуудлыг бас засаг дарга өөрөө хэвлэл мэдээл өөрийнхөө аль биесний Twitter хуудасаар ярьсан. Тэгээд дараа нь бол энэ одоо аль биесээр мэдэгдэж байна ийм байхгүй ч хэлээд байгаа юм л да. Тэгэхээр нэгдүгээр би юу хэлэх гээд энэ вөхөр шийдвэртэй маш их эргэлзээд байна. Энэ шийдвэрийг гаргуул одоо цөөнх юу гэх энэ шийдвэрийг гаргавал одоо ард иргэд яах юм бэ? Тэгэхээр би хамгийн хувьд бид нар юу харж ийнэ вөхөр засаг дарга бол нэгдүгээр шийдвэрээ сайн бодож байгаад шийдвэрээ гаргаач. Шийдэмгээ байгаач. Нийслэлийн иргэдийг талцуулаад төөрөгдүүлээл хэвлэл мэдээллийг төөрөгдүүлсэн ийм шийдвэрийг нэгт битгий гаргаач гэдэг ийм л ажил хэрэг саналыг тавьж байгаа. За бидний нэвтрүүлгийн урилгыг хүлээн аваад манай бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Таны ажилд өндөр амжилт хүсье. Магадгүй би асуугаагүй та нэг хэлчихмээр ингээд нэг хэлчихмээр зүйл байсан юм а гэвэл хэлэх боломж байна уу танд? За тэгээд өнөөдөр та бүхэнтэй нээлттэй сайхан ярилцлаа. Тэгээд ер нь хамгийн гол нь бид нэр иргэдэд ерөөсөө тэр мэдээллийг нээлттэй болгох чиглэлээр цөөнхөл анхаарч ажиллаж байгаа. Өдөр болгон бид нар иргэдтэй хамт шилэн данс нийслэлийн иргэдийн хурлаас гарч байгаа тэр бүх мэдээлэл энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа. За хуучин бол бид нар Улаанбаатар сонсч лавлгаа мэдээллийн төв ажиллуулж байсан. Өнөөдөр бол нийслэлээр лавлгаа мэдээллийн төвөөс илүүтэйгээр хэвлэлийн танхим байгуулж хэвлэлийн урал хийдэг болоод байна. Гэхдээ бид бол одоо энэ лавлгаа мэдээллийн төвийг илүү ажиллуулж иргэдийн санал гомдлыг хүлээж авч энийг шийдвэр гаргах төвшний гүүрэн болж ажиллахын тулд ажиллана. Тийм учраас манай нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудал байвал ардчсан намын бүлгийн өрөөнд ирж өөрийн биеэр уулзч болно. Ардчсан намын бүлэг рүү захидлын явуулж болно. Эсвэл манай Улаанбаатар хотын лавлгаа мэдээллийн төв рүү ардчсан намын бүлэгт гэсэн одоо бүлэгт гэж хаягилж өөрийнхөө одоо асуудлыг тухайн хорон тулгамдж байгаа асуудлыг
утсаар, цахимаар янз бүрийн хэлбэрээр одоо хүрэх юм боломж байгаа. Тэр болгон бол манай нийслэлийн хурлын одоо протокол тэмдэглэгдээд бид нар бол хурал руу өргөн бариад энэ асуудлыг яах юм бэ? Хаан улд өргөх тийм асуудал байгаа юм байна гэдэг энэ дуу хоолой агуулж ажиллана л гэж бодож байна. Нилийн зөөлөн чигтэл ажиллах юм тий. Тий. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Эрхэм үзэгчдээ танил хүн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай үзэгчдээ.